оны 1-р сарын 1-ээс эхлэн төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж, төрийн албанд шинжилэл хийгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын төрийн албаны зөвлөлт засгийн газар, улсын их хурл болон бусад яам тамгын газраас холбогдох дүрм журмуудыг гаргасан. За тиймээс шинэ хууль түүнийг дагалдан гарсан дүрм журмыг орон нутгийн албан хаагчдад сурталчлан таниулах, тэдэнд мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор төрийн албаны зөвлөлөөс Ховд аймгийн төрийн албаны салбар зөвлөлтөй хамтран төрийн албаны шинжиллийн бодлого үзэл баримтлалын талаарх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтанд Ховд аймгийн 17 сумын 200 гаруй удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд оролцлоо. Тус сургалтыг төрийн албаны зөвлөлийн гишүүн, ахлах референтүүд, шинжээчдэс бүрдсэн ажлын хэсгийнхээ удирдан зохион байгуулсан бөгөөд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын журам, албан тушаалын тодорхойлолт болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулалт, төрийн албан хаагчийг шатлан дэвшүүлэх журам, ёс зүйн хэм хэмжээ болон бусад холбогдох эрх зүйн зохицуулалтуудын талаар оролцогчдод мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгсөн юм а. За энэ семинар зөвлөгөөнөр бол орон нутгийн төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаатай бас танилцуулга авлаа. Ховд аймагт бол төрийн албаны шинэ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх хүрээнд бас тодорхой зорилго тавьж ажиллаж байгаа юм байна. Хариуцлагатай тунгалаг төрөгдөх хөтөлбөрийг хэрэгжүүлж хуулийн бүх сумдын иргэдтэй сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулсан байна. Өнөөдрийн сургалт бол хуулийг дагаж гарч байгаа олон дүрм журмуудыг хэрэгжүүлэх ийм сургалт бол явагдаж байна. За энэ сургалт явагдсанаар бол төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ чанарын шин түвшинд гарах ёстой. Төрийн албан хаагчдын сургалт хөгжил ахис дэвшил гарсан байх ёстой гэж бид үзэж байгаа. Монгол Улсын засгийн газраас төрийн шинжиллийн бодлогын хүрээнд 2019 оныг эргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. За харин Ховд аймгийн хувьд төрийн үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Манай аймгийн хэмжээнд төрийн захиргааны болон үйлчилгээний 167 байгууллагад 5236 төрийн албан хаагч ажиллаж 88400 хүн амд төрийн үйлчилгээг үзүүлж байна. За тэгвэл тэдгээр албан хаагчдыг чадваржуулах, шинэ хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Ховд аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээнийхэн талаар тодрууллаа. Төрийн албан хаагчдад байнга өөрийнхөө мэдлэг боловсролыг нэмэгдүүлж явах хэрэгтэй. Ажлын байранд сургалтын олон хэлбэр бид нар зохион байгуулж байна. Цахим хурлуудыг зохион байгуулж байна. Зайны хурлуудыг зохион байгуулж байна. Төрийн удирдлагын актын бол засгийн газрын сургалтын бааз болсон. Хуучнаар ярьдаг төрийн сургууль болсон. Энэ сургуульдаар бол бид нэр энэ жилийн эхний 5 сарын байдлаа 17 сумынхаа тамгын газрын дарга нарыг 17 сумынхаа дотоод бичиг хэрэг хууль эрх зүйн ажилтнуудыг аймгийн засаг даргын тамгын газрын дарга, төрийн захиргаа удирдлагын хэсгийн дарга, сумдын иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нар гэдэг энэ тусгай сургалтнуудад, цогц сургалтнуудад хамрагдаад эхэлсэн явж байгаа. 50 багийн дарга явах гэж байна. Ингээд энэ жилдээ багтагаад Ховд аймаг бол нэг 200 гаруй төрийн албан хаагчтай юм бас шинжилсэн чадварчуудын сургалтанд тусгай сургалтнуудад явуулнаа. Шинээр батлагдсан хэрэгжиж буй хуулинд төрийн албан хаагчдын эрхэмлэх гол зорилгыг Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд үнэнчээр зүтгэнэ гэж заасан байна. За тиймээс төрийн албан хаагчид үйл ажиллагаагаа иргэдэд ил тод, элдв ялгуурлалгүйгээр тэгш хүртээмжтэй, төргөн шуурхай хүргэж, ёс зүйн хэм хэмжээний дагуу төрийн албанд үнэнч шударгаар ажиллах шаардлагатай гэдгийг тус сургалтыг зохион байгуулагчид онцолж байлаа.